За манай сурвалжлах хэсэг бүсийн онцлогын эмчилгээний төвийн ковидын одоо эрчим тэмчилгээний тасаг дээр одоо хүрэлцэн ирээд байна. Аймгийн нийгмийн бодлого хариуцсан засаг даргын орлогч Дэлгэр сайхан за аймгийн нийгмийн бодлогын хэлтсийн дарга даваад орж за бүсийн онцлогын эмчилгээний төвийн захирал Гэрэл Сөрөн нар эрчим тэмчилгээний тасгийн одоо нөхцөл байдалтай танилцж яваа юм аа. За эрчим тэмчилгээний тасагт өнөөдрийн байдлаар 2 эмч, 3 сувлагч, ариутгагч одоо үйлчлэгч гэсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. За одоогийн байдлаар эрчим тэмчилгээний тасагт 12 хүн хэвтэж эмчилгээж байгаа. Үүнээс 12 хүн маань 12 бол маш хүнд. Үүнээс амьсгалын аппаратанд авсан 2 хүн байна. Бусад 10 хүн болохоор яг амьсгалын аппаратаар заавал амьсгалын аппаратанд орж эмчлүүлэх тийм шаардлагатай 10 хүн байгаа. Тэгээд ерөнхийдөө амьсгалын аппарат маань бас цөөхөн байна. 2 аппаратаа ингээд байнгын амьсгалын аппаратанд авсан 2 хүн дээр ашиглаж байна. Бусад аппаратаа ингээд хүмүүст эмчнэрээрээ тойруулаад амьсгалын аппаратаараа эмчилгээгээ хийж байгаа. Тулгамдж байгаа гол асуудал юу байна вэ? Ачаал бол маш их байна. Өдөр шөнөгүй л энд үргээ гүйцэтгэхэд ажиллаж байна. Тэгээд ер нь бол хүн хүчний л ачаал асуудал байна л да. Яг эмч нэмэлттэй бол зарим нь өдрөөр ажиллаад зарим нь шөнөөр ажиллаад ачаалаа жоохон хуваалцаад тэгж ажиллахад байна. Бусдаач бол гайгүй дээ. Наач манай ах шүү дээ. За иргэд маань ерөөсөө шинж тэмдэг янз бүрийн одоо коронагийн хоолой үүдэх ханиалгах шинж тэмдэг илэрсэн үед л шууд спортын ордны нэг цэгийн үйлчлэгэнд хандаад шинжилгээгээ өгөөд одоо юу яах хэрэгтэй байна л да шинжилгээгээ өгөх юм. Тэрхгүй бол өөрөөсөө удаад маш их хүндэрч ирж байгаа учраас энд хүндрэл маш их гарч байна. Бид нар бол хоногт нэг 40-50 болон хэрэгжилжийн дунджаар. За тэгээд зэрэгэлдээ аймагуд болон Говьалтай Баялгүйгээс хүчил төрөгч байгаа хэрэгцээг тасдуулахгүй тулд хоногт 20 боллооныг авч байгаа. За манай өөрийн үйлдвэрийн хүчин чадал бол хоногт нэг 15-аас 16 боллоо цэнэглэх хүчин чадалтай. За саяхан бид нар аймгийн онцгой комиссийн хурал дээр санал тавиад 18 сая 700 мянган төгрөг шийдвүүлээд хүчил төрөгчийн үйлдвэрийг одоо хүүхдийн эмнэлгийн 50 ортой энэ эмнэлгийн эрчим тэмчилгээний тасгийн ханы системтэй одоо холбох энэ ажлыг санал болгосон. Тэгээ аймгийн онцгой комиссийг шийдвэрлээд өнөөдөр одоо Петрохим гэдэг компани ирж гүйцэтгэхээр ажиллаа эхлээд ирээд одоо зураг төсөлтөйгөө танилцаад ажиллаа эхлэх гэж байна. За ерөнхийдөө бол нэг 3-аас 4 хоногт багтаад энэ хүчил төрөгчийн хоолой холбох ажил бол дуусчих байхаа гэсэн тийм бодолтой байна. Өнөөдрөөс ажиллаа эхлэх гэж байна. За ингэснээр бол одоо бид нар Зэрэгэлдээ аймгаас хүчил төрөгчийн боллоон зөөвөрлөдөг энэ асуудлыг бол шийднэ. Шууд үйлдвэртэйгээ нөгөө ханы систем холбож байгаа учраас энэ хүчил төрөгчийн дутагдал үүсэх тийм эрсдлээс одоо сэргийлж чадна л гэж хэлнэ.
хоногийн би ирлээ. Тэгээд бас яг Энэ одоо цэцэрлэгийн